Хайтаа амгалан заларч ирвэ та. Айта. Чи одоо өдөр болго ингэж асуухаасаа ер нь залхаж байна уу? Үгүй ээ. Ер нь бол мэд мэднэ гэдэг бол өөрөө мэдлэг хүнлэх ёс гэдэг чинь их сайхан шүү. Гэхдээ нэг хэвээр асууснаас бас янз бүрээр асууж болно шүү дээ. Боли. Загнуулна. Энд аль хүүхэн ууг үлтхоолоо. Онгод өсч явахдаа элдв далаагаар аль батлаа гэв. Гэхдээ тэр та нарын хоорондоо найз нөхдийн маягаар биш шүү дээ. Энэ яасан задарсан задгаа өгөх бэлгэж яриа шүү дээ. Айтай амгалан заларж ирвүү гэвэл өөрөөр хүн төдгөлийн нэрээр айлдж болно шүү дээ. Одоо юу мэрийн амгалан айтай гэхийг амгалан. Тэгээд амар байна уу гэхээр цагаалагаас райтай зулах гэлээ чи гэх. Ер нь бол хүн болгоны сэтгэл таацуулгаж маш хэцүү. Амгалан морилон саатан ирвүүч гэдэг юм уу? Тэрнээс биш ой найзаа юу ч гэдэг үлээ. Тийм утгаар биш шүү дээ. Монгол үгийн баялаг гэдэг чинь маш олон салаа утгатай хүн төглөө нэрсэн ч орлуулж болох хайвал байдаг шүү дээ. Хэл гэдэг юмыг тэгжил дархлаатай байлгаж хэвшүүлвэл та нарын энэ бөөрөнхийн хэл аялагч засагдана гэсэн үг шүү дээ. Одоо ч ер нь ярьж айлдж байгаа хүмүүсийн яриа хөөрөөч тэгээд жоохон хэлээ зажилсан эрх хүүхдийг шиг л болоод байгаа юм да. Тэгэд өөрсдийн ярианы хэл маяг гэхээс гадна тэр юу байдаг бах уу? Одоо л миний бодлоор улаач нь баг байхасаа хатуу аар бол хурууд маш их ястай дачгинтал зайлж иддэг байсан. Тиймдээ шүд сайтай. Дээрээс нь эрүү ясны хөгжил сайтай. Харин одоогийн бид нар ч юм бол үр хүүхдэд хайрлж ийн гэл аль болох зөөлхөн аль болох махын хүртэл ингээ бүр зажлуургүй болгож тэгж боталж өгдөг ээжүүд ер нь үр хүүхдэд хайрлж ийн гэ. Гэтэл намайг жоохон байхад таны улаажийг балчир байхад бол ер нь аль болох зажлууртай хатуу. Хүүхдэд мах ориулгахдаа ч булчин мах ориулдаг. Одооний ээж аваад бол тийм биш шүү дээ. Аль болох зөөлгөн. За талах гээд амаа бодооны цагаан горлын талах өгсөн ч аль болох зөөлгөн. Нэрдөө тэр хатуу хөтөө юм мэрүүлж, зажлуулж шүд ирүү ясыг бэхжүүлэх тийм зүйл байхгүй. Тэгээд эргэрэж тэр хүүхдэд нь хилээ зажилсан бүр хэлтэй юм болчих. Ялгаагүй манайгаар гэсэн хаяа хилээ зажилсан явжлаа. Яагаад ямар сони яриад байгаа юм гэхээр зүгээр л ингэж ярмаар санагдаад манай найз ингэж ярьдаг байхгүй юу? Тэгэж болтгоомаа. Тэгээ нэг үдсэн баахан солонгос хэлтэй баахан өөр хэл ууссан юм болох үү дээ. Наач гадаад дотоодын хэлийг бол их чамархаж хэл ярианд оруулна. Өөр одоо бас монгол хэлээр нь ярих гээд айлдаад байсан чинь нөгөө нийт олон солонгос хэв маягийн үгстэй холиод. За тэгээд өөр улс орны гадаад хэлтэй холиод өөр хэлээ марчуулъя. Англи гэж яригддаг. Шар царатнуудын хэл. За тэгээд солонгос хэл. Энэ хоёр ер нь бол ярианы хэв маягт нь түлхүү байдаг. Одоо уу яриал юм уу та.
Гэтэ тэр үлгэр дуурайлыг хүүхдүүд зүгээр хааны газраас биш бидний хэл ярианы чадамжаас хэлж ярьж байгаа зүйлээс байнгын чихэндээ сонсож байгаа болохоор хоногшуулаад авчихад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө бас хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж шít. Ядаж л сайхан хатуу зүйлэн таарсан боорц өмөрөл хинээ дээрээ байхгүй. Энэ бол эцэг эхийн өөрсдийн буруу хүүхдтэй болгож байгаа. Бурууч байж болно бас цаг үеийн байдал нь амар хэлбэр болсон болохоор хувирчж болно. За хоол ундыг бэлдэж өгөхдөө айлуулах зутан зүйл юм. Ердөөл тэр. Тэр тусмаа ээжүүд бид нар хүүхдэд буруу хайрлаж байгаа юм тэр. Ялах нь жоох юм. Ер нь та нарын нүдэнд тэд өвгөн эмгэн болсон ч хүүхдээр л харагдана шүү дээ. За тийм бах тоо. Одоо нэг дэнкийсэн 3 амтан гүйжилэн тэгтэл нялхын үнэр найрлаагүй сэлэгнийг нь үнэр үргэж алга болоог байгаа цагтал энэ гурав надад хэдийгээр сургууль соёлд ороод ингэсэн байсан ч нийтийн харилцаанд орсон байсан ч жоохнороо удахгүй үнэрлүүлээд өнсөөлөд ээжний ганц өнсөдхий та гэхэд болооч гэд инкер болсон байсан ч би хүүхдүүдтэй ялхаар нь л харах юм байна лээ. Их хүний сэтгэл гэдгээр ээж тэр. Танаа ярьж яах вэ? Ер нь дарангуйлагч тал юм шүү дээ. Энэ өргөө гэрт түүний захир гадалтанд орохгүй л тэгэл чангалуулдаг. Бол 3 хүүхэдтэй нэгтгэж хошуудаа өсөж эрхлүүлдэг хүн биш ээ. Насул 2 охиноо яаж өсгөх гэж нэгсэн дайчин шиг өсгөнө гинэ. Өөрийн дуураас нь тэг хийсэн сайхан цээжтэй. Ер нь бол биеийн галбар тэнцвэрч гисэн нэртөө нэг охин хүүхэд гэж харагдахгүй. Туйхан чи яагаад гэсэн чинь хүн болгон л охтуудаа гүнж болгож өсгөж байгаа. Харин би юуч тоосон байлан байх. Хүчрхэг дайчин болгомоор байна гэж. Аргагүй дээ. Тэд гүнжээ өсгөдөг юм богод харин би дайчин өсгөнө гэж. Хүүхдэд ээлгөө нэг юм учраас тэгж байгаа үз. Эцэг нь мэдж байгаа үз. Давидор талд төрч нэг тэгэж өгөөсгэж болохгүй охин хүүхэд энэдэр их сонирхолж алга. Аавын хүмүүжил өөр хүүхдээс нь харагдана. Олаач нь шийдвэрээ гаргасан. Яг л хуулсан юм шиг хоёр ихэр үрийч нь одоо би хагийн дуурайч бүх юмын дуурайлаа гэхэд бүсгүй гэдгээр нь дээрлэх гэдэг байлаа. Ядаж нэг иршөө юм агсан цогтод явахгүй гар зангах юм бол барьж аваад ихэхэд орны цаагуур хийчихэл бяртай байх хэрэгтэй. Ер нь бол аавын цээжний бяр би. Удам юм байлгүй яах вэ? Улаач л тэгэж хөөрлөж та бүр болохгүй бол та тэгээд нэг зохилтыг чинь тэд даахгүй л байх. Бас нэг удмын юм байгаа. За тэгээ муур одоо эсвэл унаад өгчих юм бол тэр цагдаа энэ төр гэж битээ дуудаг. Шууд аав руугаа залах. Аав наадахны чинь учрыг нь олоод эдмүрийн баринд бүх юм нь устгаад өгчих болно гэх гээд байгаа биш үү? Тийм л юу зааж гэнэ хоёр охинтой том болох тусам. Тийм болоо гэж орилж чарлахгүй шууд аав руугаа залах. Аав нь шууд очиод наадаа цогцсон юм чинь цэвэрлээ тэгээд цааштай амьдралаа бодно. Зуул мөрөн залтахгүй гэж. Бараг л тэгэх гээд байна шүү дээ. Сонирхолтой. Их сонирхол сэтгэхтэй юм шүү дээ манай чинь. Хүн гэдэг яах вэ? Амьгүй зүйлээс үргэлжлэл айдаг. Тийм л дээ. Улаач л хий зүйлийн донд наан цаана бүхэл зүйлтэй оролцож үдсэн учраас тийм үгсэн зүйлээс айна гэж байхчгүй. Тэ. Гайхалтай. За зөв юу ч ярьж байна.
амхалаад өөр хүүхэд гэдэг зүйлийн хувьд улаач бүх талаар алс хэтийн талдах одоогийн цаг үеийн байдал гээд бүх зүйлийг тооцоолж байгаа. Гэхдээ нэг л том алдаа байгаад байгааг мэдэрч байгаа. Энэ цаг үеийнхэн өөрчлөхгүй бол ирээдүй гэдэг зүйлийн аз жаргал сайн сайхан тэр болгон сарнин алга болсоор байх юм. Тэндээ ойрын хугацаанд нэг сэтгэл шаналгасан нэг зүйл байна. Сайхан энэ коронагийн вакцин ба ковидын вакцин гэж тарьсан шүү дээ. Сайхан да. Их л явж байгаа. Тэгээд ихэд энэ цосод төрөлт гэдэг зүйл маш их нөгөө тамирт болж хүмүүсийг ужиг хооч сэдэрч байна. За зарим хүмүүс эрүүл сарвал байж гаад муугаар ярихад зүрх нь хаагдчих. Ганц зүрх хаагдах биш ээ. Яг юу болоод байна? Жохон л бие эвгүүтүүлэхэд тэр чинээгээр ужиг хууч болон гарч ирж байна шүү дээ. Урд нь өвчин хэлтгүү байсан хүн коронагийн вакцин гэдгийг хийлгээд бүр өвчний үр боллоо гэж ярих. Гэхдээ яг энэ вакцины буруу юу? Эсвэл угийн бие муутай байсан юм гэдгийг ялгаж чадахгүй шүү дээ. Та нар орчноо бод. Уур бухимдлаар дүүрэн. За нэмээд нэгнтэйгээ хүн чанартай байхаас илүү хөмсгөө зангидсан өөрийгөө л насаа ороогоод байна шүү дээ. Тэр чинээгээр уурлах төдийг өрл өвчийг л байна. За орчин за нэмээд аашай гэдэг нийтийн хувьд бол замаа алдсан. Нэмээд бас нэг асуудлууд байгаа. Юу? Идэж ууж хэрглэж байгаа зүйлс чинь баталгаатай юугүй юу гэдэгт. Гототойгоо баталгаатай юугүй юу гэхэр чинь тэгээд амьдрахын тулд идэхээс өөр аргагүй шүү. Тэгээд ихтэй ямар ч хяналтгүйгээр хор идээд хувцас өдрөд байвал тэр чи өвчний үжиг болж болно шүү дээ. Тэгээд өмсөх хувцас гэдэг чинь манай монголч өөрсдөө үйлдвэрлэж чаддаг орн биш шүү дээ. Гадаадаас л тэгвэл их хянахгүй. Үнтэй чанартай чамингийн авах. Тэрийн шинжилдэг юмын цаанаас нь бэлдээд өгөхөд л болоо шүү дээ. За тэр хувцас хонор гэдээ ярихад бас эрсдэлтэй. Яг үнэхээр тэрий чинь өнгө оруулахын тулд бодно. Яг яг бодсон зүйл нь биед хашилт юм уу, хашилтгүй юм уу? Та нар гихтэл өрн дулаан болоод халуун болоод ирэхээр л Монгол бол хуурай уур амьсгалтай шүү дээ. Тий. Хүүтэн сэлгтэй хуурай. Тэгэхээр хөлрөн байнгын л давхарлж явахгүй болдгоо орчин. Энэ зүйл дээрээс нөгөө хүний биед нэг халууцсан, нэг хөрн энэ үед хөлс юм гээд давхар түүнээсээ арьс мэдээж амьсгална. Тэр будагнаасаа болж янз бүрийн хашилтайч болж болно шүү дээ тууралт. Тийм байна уу? Туурал ийм болчлоо гэнэ. Нөгөөх нь наадах чинь тийм харшил байна. Наадах чинь ингэдэг юм байна. Тийм тост хүрэх гिचгээд тэрэн дээрээ нэмээд нөгөө айхтар чанаргүй хувцаа дахиад өмсөөд байвал тэр имчилгээ болох болов. Гэхдээ наад захын жишээнд гэхэд би ч өөрөө тийм харшилтай юм байхгүй юу? Синтетик буюу дахин боловсруулсан одоо синтетик гэж ярьдгийг. Тэрийг яг монголоор юу гэж нийлэгжүүлсэн материал гэдэг. Юуг яаж нийлэгжүүлсныг би мэдэхгүй. Гэхдээ би тийм материалаар хийсэн тийм зүйлээр ойж зөөсөн хувцснаас би маш их харшилдаг. Би өмсөж чаддаггүй. Тууралт гарна, халуун оргон, захтна, тэгээ бирж рүү тогтно. Монгол хүмүүс тэгдэг шүү дээ. Тийм зүйлээс харшил аваад би тийм нэг могоо яртай боллоо. Би нэг
хайртай өвчтэй боллоо ч гэдэг юм уу. Тууралт гараад байна. Ийм тос төрөхч байна. Тэрэнд энэ сайн гээд байдаг гэтэл зүгээр л өмссөн хувцсанд нь учир байсан байвал яах вэ? Заавал заган үйл хийлэхгүйгээр маш энгийн зүйлээс л хорлох зүйл үүддэг шүү дээ. Чиний анзаараагүй мэдэхгүй зүйл гэж байдаг л юм чинь гэсэн энэ зүйл дээр ч л хамгийн том алдаа гардаг. Тийм л дээ. Тэгтээ бид чинь тийм боломжтой болсоо биш шүү дээ. Амьдралын боломж болцоо байхгүй. Урд хөршөөс л хувц сунар гэдэг юм а хэрэгтэй зөөвөрлөн. Зөөвөрлж болно. Дундаас нь нэгтлээ шалгадаг юмтай болчихгүй юу? За энэ яг тийм юмар бодсон байна уу? Энэ даав нь юугаар хийгдсэн? Гарал үүсэл нь хаана байна гэдэг ч юм уу. Ингээл хянахад тэр олон түмнийг өвтгөхөд байгаа бид нь элдв харшил өгöd байгаа зүйлийг цаашаа гээд яг хэрэгтэй гэсэн гарал үүсэлтэй ийм нуудаа бол нааш нь оруулж болно ч гэдэг юм уу. Ингээ хянахад л болоо шүү дээ. Ард түмнийхээ одоо эрүүл ахуйг бодож байгаа бол за хоол хүнсний асуудал байна. Үнэхээр хог идээд байгаа мó. Тэрнээсээ болоод тэр хорт ховдөр элдв дотор гидсний өвчин тусаад байна уу? Зүгээр байж байгаа л хүн өвднө гэж байхгүй. Заавал өөсгөгч байх ёстой. Тэгэхээр энэ дээр орж гарч байгаа зүйлийг хяндаг бас шинжилдэг зүйл нь байхад бас нэг тэр олон өвчтэй болсон хүмүүсийн цаашдын хүмүүсийг бас хэргийлж болно шүү дээ. Гэхдээ тэгээд тэр мэрэгжлийн хяналтын газар гэдэг таны яг алдаж байгаа тэр зүйлийг шинжилдэг газар байхгүй л зүйл шүү. Ойлгох ёстой. Муучгүй эн чинь улс. Мэрэгжлийн хяналтын газар гэж байдаг байсан. Та нар ямар бөөр нэг байхгүй болсон баг шүү. Хоёр талын хөрстэй ингээд холбоо харилцаагүй болоод ингээ хашигдсан байгаа биш те. Бүх юм чинь нээлттэй шүү дээ. Цаг үе гэдэг зүйлийн мэдээлэл юм авах чадамжтай л бол шаардлага зөв тавьж явах хэрэгтэй. Тэгэхгүй өнөө хэдэн хүмүүс нь өвчин авцдаг. Чанартай юм айдж байгаа мөгүй гээ. Тэрийг хинч батлахгүй. Нөгөө өвчин үүсгэгч юм ингээл энэ чим сайн, тийм чим сайн ингээл идэж уугаад байдаг. Гэтэл үүсгэгч нь хоол нь байж байвал яах вэ? Өөрийнх нь идэх дуртай зүйл нь тэр хорн байвал яах вэ? Хэцүү юм. Эм гэдэг зүйл тун жоохон хэтрэхэд яадаг вэ? Хор болдог. Гэтэл эм сайн гэдэл уугаад байдаг. Гисэрнээ давхар нөгөө хортой хоол хүнсээ идээд байдаг. Нэг нь өдөөгөөд нөгөө нь дарах гад байдаг. Энэ хоёр биеийг улам л алж өгөх нь шүү дээ. Ер нь бол яг стандарт гэдэг зүйл одоо зөвшөөрөгдсөн хэмжээ гэдгийг хангасан юм тараа орж ирж байгаа юм уугүй юу? Тэрийг ч мэдэхгүй шин. Та нар ч имийг бараг иддэг өрсөлдөө. Тэр сайн гэвэл идэн. Гарал үүсэл чанарын баталгаа юу вэ? Хаанаас гаргаж ирсэн гэдэг юмыг огт судлахгүй байна гэдэг бол давхар өвөн хэлж байсан да. Им гэдэг зүйлийг өөрийнхөө ард түмэнд туршихаас илүү ядуу буурай улс оронд нь ингээд туршаад үхэж байна уу, үхэхгүй байна уу гэдэг туршилт хийж болно. Гэхдээ бид нар бараг вакциныхын туршилт болсон юм шүү. Болсон нь үнэн. Харин тийм. Яг нь тэлгсэн ч үнэн. Ихтэй үхэхийн хараад суугаад иж болохгүй шүү дээ. Гэхдээ тэгэл хичнээнийхэн залуучууд гинт байж байгаа л зүрхэн зогсчлаа л гинт байж байгаад харавчлаа л ит насны залуучууд охтууд. За тэгээ байж идэл зүг зүгээр сайхан явж идэл хор тавдар туслаа л гин эдгэшгүй хүчин туслаа өмөө туслаа л. Энэ яг ер нь юу болоод байна? Гайхмар. Өө нь бол хэлнэ. Чиний биеийг чамаас өөр хинч хянаж удирдах захиргаадах ёсгүй. Тэр дарагч нь эсвэл тэр эмч чинь ч бас хариуцах албагүй шүү дээ.
Чи өөрөө өөрийгөө захиргааддаг байх ёстой. Чи өөрөө өөрийгөө мэддэг байх ёстой. Биеийнхээ хаан чилээр ихч вэ? Юу болох вэ? Юу хүртэх үү гэдгээ бодон тунгаах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл анзаарахгүй явж байгаа тэгж байгаа тэгэл хөндрүүлснийхээ дараа л имжлэх ёстой л гэн төр засаг буруутай гэж бас болохгүй. Чи энэ бие өөрөө хямгадаж явах нь хүн болсны бас нэг даалгавар шүү дээ. Ер нь өөрийгөө мэддэг ч юм уу мэдхгүй ч болоод байна ойлгомжгүй байна. Яг өөртөө хайртай байна хөрөхгүй. Үгүй юм уу гэхээр хайртай юм шиг. Сонирхолтой. Хачирхмаар бас гайхмаар. Тэгэхээр энэ вакцины талаар л би бүр зорж ясаамар санагдаа. Яг ер нь юу хийлэгч вэ? Яач вэ? Одоо дахиад олон хүндээс яавал сэргийлэх вэ? Өвдөж байна, хавдаж байна, ингэж байна, тэгж байна. Нацгийн жишээ нь хэд хорт авдраа гэдэг зүйл онцлогдоод ирэхээр аимшигтай шүү дээ. Ямар гарц гаргалгаа байна гэдэг зүйл дээр л Уун ямар төр засагч биш. Гэхдээ энэ ард олон нэгэнт л улс бол эрх мэдэлтнүүд нь хамгаалж явах учиртай. Уул нь бол ард олон байж төр засаг гэдэг зүйл байх ёстой үстэй. Маш хүнс сэдв болчихж байгаа юм л да. Төр улсад хүртээмжтэй болгож удирдах боломж байдаг нийтэд. Цагдаа нь хөрөхгүй одоо хууль сахиулагч гэх юм уу да. Хуулийг хүртээмжтэй болгох гэхээр хяналт ажиллах хүч нь хомсдох үед нэг муу арга байдаг юм. Ямар? Тэр дундаас нь хэн нэгнийг давраагаад нийтийг айлгах. Одоо тэр нь юу вэ гэвэл та нар ярьдаг да нэг тийм зүйлийн зодоонуудаа хийгээл ингээд яваад хүмүүсийг айлгаад байдаг гэл. За чи Тэр чи юу гэхлээ? танхаа итгэхэд үү? Та нар чи их гоё нэрээ өгж хүндэлдэг биш үү? Тийм ба. За танхаа итгэхэд. Рекетир гэдэг үү? Хяналт цөөн дээрээс нь хүртээмжинд нь олон хүнийг хамруулах ёстой тулд ганц нэг хүмүүсийг өөрсдөр нь айлгах болдог. Хэрэгээр тэдэнд давуу эрх өгж айлгах хүмүүс яах вэ?
тэрнээс айгаад хууль цаазаа баримталдаг хүмүүс рүүгээ л нална шүү дээ. Энэ ингээд дээрлэхэд энэ ингээд намайг ташлагаад байна. Тэнгүүт энийг шийтгэж өгнө гэхээр өнөөхийнх нь толгойг нь жоох ийс хийчихгээл байлгаад байдаг. Ингэж хянаж болдог. Олныг хэрэгээр айлгах нэг хүнийг дундаас нь гаргаж ирээд тэрэнд давуу ирэх өгнө. Хүмүүс тэр энэ ч бас энд хууль үйлчлэлтгүй юм шиг байна гэж айгаад бас тэр нэгэ чөндлөн ингэсээр хоёр талд хяналт тавьж ийн гэсэн үг шүү дээ. Юу гэдэг үлээ вэ? Одоогийнхоор чинь овгор хөлига нэг орсог байт юм аа. Атаман гэлөө. Тий. Тэр атма гэдгүүд нь тэгэл яадгүй. Нийт олныг айлгаал самар болоо. Бараг өөрийн вантуусаа үүсгэж гэн. Тэгсээр нь хизээч хуулийн цаад захиргаанда бүрэн шийтгэгддэг шүү дээ. Ягаад гэвэл тэр зүйл нийт олныг айлгаж байж, хуулийн нөгөө тал гэдгийг айлгаж байж, хууль гэдэг зүйл нь хянаж өөрийн гартаа авдаг гэсэн үг. Та нар тэгэл халах Монголын цуутай тийм атма яасан ч гэнэ. Та нар үнэхээр аимхай. Тийм хүмүүсийг ч алирт тэр хууль сахиулагч нь ягаад зүгээр ойлгодог вүлээ. Тэгэхээр хүрлцээгүй үед хяналт тогтоохын тулд зориуд хуулийн эсрэг нэгнийг бэлдэж өгдөг. Тэр дархан эрэхтэй жоохноор. Тэгвч нийтийг айлхангууд тэр нийт олон хуулийн талдаа зүтгэхээ ханарч эхэлдэг гэсэн үг. Ингээд энэ хоёр гар нийлж байна. Далд талаараа. Энэ бол бас л нэг ядмагхан улс төрийн бодлого төдий. Өөрсдийн хяналтанд авахын тулд ямар ч чиглэлээр байж болно. Нэгэнд нь давуу ирэх өгчдөг юм шүү дээ. Гэхдээ тэрийг шийтгдэггүй. Илээл орхичихно. Тэгж бол нэг өдөрдөг юм даа. Гэхдээ энэ муу улс төрийн арга. Nëдөөс та нар тэгээ жагсаа тэмцээд ч дотроос ч сайн хагалж байна. Аргагүй дээ та нарыг муучгүй 100 гаруй жил удирдах чадсан энэ зэргийн зохион байгуулалтаа хийхтэйг шүү дээ. Тэгэл нөгөө жагсаал тэмцэлний яг эхлээд сүржин эхэлж байснаас сүүлдээ дотроос хагараад эхэлдэг. 10 хүний 7 бодлогын чанартай оролцож байж болно шүү дээ даалгавар аваад. Тэгэл нэг л чи их ингэдэг чи болохоор худлаа би үнэн. Гол нь та нарыг хагаралдуулж байвал тэр олонх гэдэг зүйл чинь хэдэн хэсэг тасчигдаад хуваагдаад ирнэ. Тэр болгоныг хянаад дээрээс нь дараад толгойлогчдын хянаад авахд тэгэл болоо. Одоо та нар бол тэмцэж ягсгаас жааж байгаа. Ягаад гэвэл та нарт эндүү цөөхөлөө болсон. Ямар нэг байдлаар тийм зүйлд өртөө төлөөстэй болсон учраас үнэн төрхөө гаргахаас айдаг болсон. Дээрээс нь хууль цаазаар найлгаад санхүү зоосоор нь батцсан байхад бол та нар үндийхчгүй. Тийш очиж зөвл тийм юм болж ийш очиг бол та нар айгаад очихгүй.
Тэгэхдээ ингэж хэмээгүй байх зуур та нарыг яаж даралж энэ дээр нь дөрөөлж байгаад ийм имийг олж авна. Нийтийн хандлага ийм айдастай байх бол энэ үед нь дөрвтайх юм хийх хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ муу арга ажиллуулж байна. Ингээд явсаар л үнэн зүтгэлээрээ улс орон минь гэсэн хүмүүс нь дандаа ганцаараа үлцээр тэгэл дуусдаг. Тэгээ готраад явах. Дахиж Монголд юм хийгээд чирэггүй гэдэг үзэлтэй болно. Тэгэхээр удирдах байгаа тал чинь яаж удирдаад ямар бодлого барьдаг байх вэ? Гэцүүл. Эд толны дунд чинь тэгээд талцуулсан зүйлүүд их шүү дээ. Аймаг сумдаар нь талцуулна. Шашин шүтлэхээр нь талцуулна. Намаар нь талцуулна. Хөдөө хотынхан гэж талцуулна. Шавар тагцныхан гэж байна. За байранд байдагуд нь гэж байна. Ингээл талцаал эхэлдэг шүү дээ. Тэгвэл энэ дунд нь яс хайж байгаа нь хэн бэ? Танаа эрх мэдэлтнүүд мөн. Та нар муудалцах тусмаа л тэдэнд ашигтай байдаг болохоор удирдахад амар байдаг. Тэгэхгүй та нар нэг бүтэн болоод чи байрандаа ч байна уу, чи тийм нийгмийн гаралтай ч байна уу, тийм боловсралтай байсан ч биднийг их оронтой гэдэг ийм болгож болохгүй гэж зориудын ажиллагаа явуулдаг юм аа. Тарамдсан хүмүүс яах вэ? Улс орноо тон дээрэмдүүлж эрх мэдэлтнүүдэд баяжуулаад дуусгадаг. Тэмцэх гэхээр бүх юмар нь торгон, шийдэх нь нийтийн ад болгоно энэ төр гээл буун айцтай болгоо иччихсэн. Тийм байхад нэг иргэн байлаа гэд тэр улс болохгүй учраас яах вэ? Хэсэг тэмцэж байгаа л байлдаг. Шантран. Зориглоод хамтрая гэсэн ч сэтгэл нь нэг байгаа боловч бүх юмар нь бариад хорчсон учраас эрс зориглоход их хэцүү дээ. Дээр нь та нар хүнийг дэндүү гаднаас нь дүгндэг, өмсөд зүүснээр өрсөлддөг. Эдэн хэрүүлийн үг цээжилж авахаараа л ухаантай мэт болдог. Тиймээс энд бол хөгжил гэж юм байхгүй. Эд хаашаа өнгө зоос хаан байна, тэрийг л нална. Харин үлссэн ч хамаагүй, өмсөхөмгүй байсан ч хамаагүй. Гэхээс айж байна шүү дээ. Ер нь тэгээд хувьсгал тэмцлийг ер нь тарган затгалан хийнэ гэж байдгүй маа. Хоосон ходоодтой. Өгсөн чи яах вэ гэдэг хүмүүс л хийдэг юм да. Одоогоор та нар юм үзээгүй. Яагаад Монгол гэрт ингэж нүүдлийн амьдардаг гэдэг шалтгаанаа ч мэддэггүй. Гэхдээ мэдхгүйгээр хэдэн үеэр явцуу сайхан л байна. Мэдэрч эхлэх юм бол ч
хэцүү юм болох байх. Хэлдэг дээ. Монгол бол хүний болоод ертөнцийн үүслийн төв байсан гэж. Бас 5 эрчмийн төв. Яг энэ хэсгийн төвчэлдэг ард түмнүүд нь унтраад хар бурууд автах юм бол энэ хөрс ертөнц яаж иргэнэ гэж бодож байна. Яаж иргэн гэж. Толгой ямар байна би энэ тийм болдог юм. Яваар тэгэл хаасайгүй л оюул осол эндэл хар талын өлвөд тэрэнгүүд нь хүний тахлыг уу сайн унаа. Одоо өвгөд үед чинь одоо уйлэг болж байна шүү дээ. Бидний ихч гэхээ болж байна. Өөрийн үр сад минь. Хэлэх үгүй л болох юм биш үү? Юу нь хэлэх үгүй гэж. Хамгийн гол нь хүн гэдэг өөр бол буруу зүйл рүү мэдсээр үттгэдгэн сони. Яг л нөгөө ичгэл байхгүй юу? Та нараас өмнө ч бас хүмүүс байсан. Тэд устгагдсан. Дараа нь та нар тэрний бас л өмнө бас л тийм байсан. Магадгүй та нар зүгээр л нэг зүйлийн туршилт байж болно шүү дээ. Байх ёстой. Тэгээд заавал тэгээд устгагдж дуусаад дахиад шинээр эхэлдэг зүйлч байж болно. Зүгээр нэг хэн нэгний туршилтын хэрэгсэл байхыг таашгүй шүү дээ. Хорвоо ертөнц асар одом. Ганцхан л наранда одоо дэлхий гэдэг юмтайгаа бид л байдаг бусд нь байхгүй гэж үзэж болохгүй нэ дээ. Өөр зөндөө нар сар амьдрал байхыг хэн ч мэдэхгүй. Та нарын багаж юм чинь тийм төвшөндөө очиод судлах хэмжээнд хүрээгүй шүү дээ. Онол байдаг ал гэдэг. Гэхдээ хоорондоо холбуулж болохгүй гэдэг дүрмтэй. Бүх юм хяналтын дор гэж. Тэгэхээр та нарыг зүгээр л ингэж тоглолдог нэг тийм хүч байна. Тий. Тэднийг жоохон тоон ихтэй нэг жоохон өхүүлж байгаад нэг жоохон тоонд нь тэнцүүлэх хэрэгтэй ч гэдэг нэг уйтгараа гаргасан хүүхдийн тоглоом уйтай байвал яах вэ? Тийм байвал яана. Одоо ингээд цөөлч юм чи одоо жоохон дэмж байгаад жоохон үржүүлэх хэрэгтэй. За нэг харъя гэж ингэж харж байсан.
Бас л болохгүй байна. Ер нь жоохон зовлон үзүүлэх хэрэгтэй. Ямар жаргалтай харагддаг юм гээл. За. Ингээ надад тэгвэл ямар байх вэ? Хэцүү л юм. Юугаач мэдэхгүй байж юу. Хойл та нар болох Орхамын ингээд ч тэгээд чиг готл тэрэнд нөө ирэл. За жоох өрсөхөөс гэдэг. Тэг жагаал дахиад зовоон шүү дээ. Тийм байхыг үгүйсэхгүй. Ажиргалтай. Та нар дээр л жишээ авъя да. Та нар мөрөөрөө амьдарч байгаа жижигхэн өөрөөсөө үүр жижигхэн хумсны чинээ тэрнээс жижигхэн амьтдаар яаж тоглодог вүлээ дээ. Нэг ойлгож үзсэн тэгснээ. Эдгээр ямар жаргалтай бай. Эднийг ерөөс жоохон зовооноо гэлээ. Тийм хорон ажиллагаа хийж байсан хүмүүс ч олон л баг. Туршиж харна, тамлна, тарчлаа. Ална гээл. Ингээ үзсэн чинь айхтар хэрцгий. Та нар мөрөөрөө угаа тэр жижигхэн одоо шоргоос ч юм уу тийм амьтдаар бол их л тоглодог байсан байх та. Нуугаад яах вэ? Ялаагаар тоглодог байсан. Дөрвөлийн таст нь эхлээд 70-ийн таст нь тэгээ 6 уулын таст нь юу ч хийдэг байсан. Бодсон чи хүүхэд насны тэр нэг дүрсгөө санаанд орчлоо. Яг тэрэн шиг та нарын хүүхэдний нас шиг тийм зүйл өчөөхөн та нараар тэгээ тоглоод байвал яах вэ? Ойтхороо гарах гэж. Яа, бас л юугүй сонсогдчих. Хүүхэд байхад ялчгаа нөгөө. Тэгээд зугаагаа гаргачихна. За тэгсэн тэр хүүхдэд мэдээд ээж аав гэж байгаа. Гэтэл та нарын мэддгээс ч бүр цаадах тийм оршихуйн ертөнцийн эцэд байвал яах вэ? Бодож байгаа юм биш үү тэр. За тэр ээж аав гэдэг зүйлээс нь бүр даваад тэд ч бас хоорондоо ингээд харилцаанд ордог, өөр бас хүмүүстэйгээ харьцдаг тийм мэтийн жижигээс том руу агсан төвснийх байвал яах вэ? Энэ болгоныг та нар мэдэх ямар ч боломжгүй. Тийм бай. Танаас бэлдэж өгсөн ёс жаяг нь нэг өөр. Тийм биз? Хүн болоод чи ингэж амьдр, оюун ухаанаа ашигла гэдэг. Гэтэл бас хүмүүс өөрсдийн ёс жаягийг үүсгэсэн байж болно. Тэгээд энэ цаг үед нь цаанаас өгсөн эсвэл хүмүүсийн зохиосон хоёр хоорондоо дайтахч болж иж болно шүү дээ. Мэдээж үүсгэх чинь л ялна. Дүрм зохиогч нэг нь л дүрмээ эвдэх хэрэгтэй зүйл шүү дээ. Өгөөд үед бол яах вэ? Тэгээд зүтгэх албандаа зүтгэл явна.
Тэгээ бодохоор хүмүүс бодгол гэдэг нэг шанийч шүү. Өөрсдөө бодгол. Та нар бол өөрөөсөө жижиг биетэй шоргоолж их зүгээр өнгөрөхгүй гэдгийг л мэдэж байна. Том болсон ч гэсэн. Заавал нэг өсгөлдөх ч юм уу, бяцалдах ч юм уу. Гэхдээ шоргоолж чи бүксийн долоогоод шоргоолжны хүчил долооч ингээд бүксийн долоогоод аав ичдэг гэж хэлдэг хүчил. Харин анхнаасаа тийм харгис өгөгдөлтэй байсан юм да. Гэхдээ ер нь манайс үеийнх юм бол шоргоолжны бүкс долоож байгаагүй хөлт байдаг баг. Тэсэлтаа гэл. Яг сониуч хорвоо ертөнцийн юм мөн чөндийг таних гэдэг сониуч зангаар хандсан байж болно. За ялаг бол ястай жинхэнэ тамалдаг байсан өнөө. Шумал гэдэг амтэн чинь манайс алдахгүй юм чи ялаг бол их тав. Энэ ертөнцид ер нь хэрэггүй бүтээгдсэн зүйл гэж байдгүй юм шүү дээ. Бүгд дор буурны зохиолгоогоор албаа эрхэлдэг. Та нарыг тэгэл энэ ертөнцийг жоохон гажуудуулаад хаанчлах гол ирнэ дээ. За. Тэр үед нь жоохон давраг гэж харж байгаа л тэгэл нийтээр ч нэг алгадахад тэгэл дахиад шидээр эхэлнэ шүү дээ. Яа. Слэвгээс сонсогдож шүү тэгээд бодохоор. Тэр алгадж байгаа нь гэсэн ялах хөөхд байвал яах вэ? Харин тэгээ бодсон чинь эвгүй. Овгүүдэд болохоор тэр ялах хөөхтийг зүгээр нэг альсан дээр их нэг жижигхэн хялгас байна гэж чи бод. Яхтар. Хачирхалтай тэгэж бодож үзег юм. Бодож байгааг юм тэгэж өстой. Сонирхолтой. Талаас нь бодож үзэж байгааг юм байна шүү. Доо хөгжмөөр гардаг л таа нэг. Дэлхийн бомборцог дээр нэг хоёр бор шар хоёр дөрсгөө жал суучхуул. Цасан бөмбөлөг гэж байдаг. Тэр дотор нь дэлхийн. Тэрүүгээр нь тэгэл наадаад байгаа тийм нэг дүр зураг байдгийн. Магадгүй та нар зүгээр л нэг ялах хөөхтийн сатаар болох тоглоомч хийж болно шүү дээ. Магад. Өнөө худал эсхийг ялгах мэдхэд хэцүүч. Энд байгаа бүх зүйл цаг хугацаатай нэг сэжүүр юм шүү дээ. Мөнх юм гэж байдаггүй. Эхэлж байгаа л төгсгөлтэй л байж таараа. Хачирхалтай. Маа энэ төр ингээд томоожих хүртлээ энэгээр тоглож игээд аав ээж нь бай гэж өгөөд нөгөө та нарын бодоодс нөгөө тэнгэр бурхан нэг ялах хөөх тэгэл ингээд та нарыг алгадаал. Үүлий чинь үзэл нөгөө шоргоолжны уур өвдөх шиг л тийм болгоод ивэл хэцүү үстэй. Хэцүү байлгаа яхаа. Нэг барьж авна үлс нь өнгөн 7 тэгснэ уцаагаад барьж аваад газар шиднэ. Хаглан эвднэ гээл. Тэгэл уйлан тэнгүүт аав ээж нь яг дахиад шинээр тоглоом бэлдэж өгнө гээл. Бид одоо тийм наадга 100 юм. Хачирхалтай юм. Ердөө тэгж бодож байгаагүй гэдгээ бодохоор сонирхолтой. Тийм багцтай.
Эхлээд та нар энэ тэргүүнд биеэ хайрлаад биеэ мэддэг байх ёстой. Яаж? Мэддэг байна гэхээр яаж? Энэ эд эрхтэн хөлгөр бүх юм чинь чиний мэдлэлд оюун ухаан захирагдж байгаа. За би одоо тийм анхаарал авна шүү. Би одоо тийм хөдөлгөөн хийн шүү. Би одоо тийм мэд хэрэгтэй байх шүү гэж хянаж удирдах явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй л төрхөөсөө л тасралтгүй гүүгээл яваад байдаг хүн гэж байхгүй шүү дээ. Тийм л дээ. Ямар үед нь амарх уу, ямар үед нь үргэлжлүүлж явах уу, гүөх үү, ямар үед ачаалттай байх уу гэх мэт юм а хүн өөрөө сэтгэж байх хэрэгтэй. За тэгээ хүн бусдад гай болохгүйгээр тэгэл явж байхад болдго юм доо. Ер нь гэхдээ бид нар чинь өөрсдийнхөө бие организмыг ч бүр мэдтгүй юм шиг ингээд. Таны альцныг ургуулад бодсон. Өвднө гэдэг чинь чи өөрийнхөө биедээ бас хайхрамжгүй хандсан байна гэдгийн давхаа шүү дээ. Тийм л болж таарлаа. Өөрийнхөө биеийг хянаж чадахгүй учраас өвдөж байна гэсэн үг. Харин чи эрүүл байхдаа л хянаад байх нь эрүүл удаан байхын тулд яах ёстой гэвэл чи өөрийнхөө биеийг мэддэг байх ёстой. За одоо би энэс жоохон шимт хижээл авчи. Эндээс нь ингээд авчи. Инхээр миний биед хэрэгтэй гэх мэтээр авч явах ёстой болохоос. Тэр сайн гэсэн энэ ийм гэсэн ерөөс нийтийн хандлагаа дагаа нэгтэл энэ болгон тэгээд өвчний өөр болох үндэсч байж болно шүү дээ. Гүний бие дахин давтагдчихгүй байдаг. Та нарыг зүгээр л нэг мал аятай нэг зүйлээс л ингээд бий болгоод ингээд игнүүлээд л гаргаад ирсэн зүйл биш шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ ер нь бие организмыг гэж мэддэггүй юм биш шүү дээ. Бодоод байсан чинь. Жохон зүрхэн дэсэн. За амьсгаагаа дарыг энэ яач уу гэдэг ч юм уу. Ер нь та нар мэдэндээ за миний тэр өвдөд ах шиг байна. Миний энэ ингээд ах шиг байна гэж ерөөсө сургаар нь л нэг янгууч гэдэг лөө. Тийм. Тэгээ тийм хүмүүс ч дандаа урт насалдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ нөгөө хинэггүй царайсан энэ одоо яваас хөвчнө нөхрөө. Яадгийг ингээл үз тэгээл үз гэдэг хүмүүс нь тэгээл айл эрт яваад өгдөг шүү дээ. Ер нь бол бие чагналаа гэж дургуутдаг л та. Чагнаж байх хэрэгтэй. Чиний биед юу дутагдж байна, юу болж байна гэдгийг нөгөө хүн сонсмогцол чамайг ийм байна, тийм байна гэж хэлэх нь муухай хэрэг болно шүү дээ. Ямар чиний биеэс тэр хүний хамааралтай байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө биендээ юу хэрэгтэй, юу хэрэггүй, яаж ирүүл байх вэ гэдгээ дор бүрнээс итгэж байх нь хамгийн чухал. Наацхан жишээ нь хэд яг юу өвдөд байна? Юунаас болоод хямраад байна гэдгийг ч мэдэхгүй ш. Зөв онцлог болоо шүү дээ. Имлэг гэдэг үг бол баадаг ш. Имлэг ямар бурхан биш дээ. Имлэгээ бараад нь ангаах ухаан гэдэг зүйлийг тэн, шилжих ухаан гэдэг зүйлийг тэн. Тэд юу гэн тэр үгээр. Сүүлийн үед бол одоо нэг нэгэндээ их зааварлаг зөвлөж энэ сайн гэсэн, тэр сайн гэсэн гэж тийм ийм тан гэдгийг бараг хоол шиг дураараа хэрэгэлдэг болчиход байгаа. Хүн болгон өөр өөрийн шин чанартай гэж өгөөд хэлсэндээ давтагдчихгүй. Нэгэнд нь ус таардаг ч юм уу. Гэтэл нөгөөхт нь ус харшилдаг байж болно. Нэг нь галан эмчилгээ тохирдог байлаа гэхэд өнөөхт нь улам хийдүүлээд улам биеийн зовоодог байж болно. Өв сургамлан ийм тохирдог байлаа гэхэд нөгөө хүнд нь өөр арга барилаа тохирж болно шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө биед босон зүйлээ яг л үржлийн эмтэй нэг эцэг ихээс гаралтай юм шигээр энэ сайн гэсэн тэгэхээр чи энийг ав гэж болохгүй.
Чиний тэрийг хэрэглээ тийм боллоо гэж заргалтыг ихэд нөгөө хяналт нь байхгүй. Тэ. Хогч нь гэж айдаг үстэй. Гэдэг яалтай хэлээ тийм. Чаддаг юм бол хил даваад гараад ир тэгээд сайхан заргалт ихээр хил байхгүй. Зоос мөнгө нь байхгүй. Тэгэл тийм заргын юмд яваад барахгүй гэдгийг мэдж байгаа учраас яах вэ? За чи миний л хох юм байна гэл тэгэл дуустдаг. Гэтэ хүний эрүүл мэнд гэдэг зүйл баталгаагүй тийм мэдээлэл юмар хүнсэлж хэрэглэнэ гэдэг бол аимшигтай байхгүй юу? Энэ ертөнц ч одоо эрчмийн ертөнц биш. Та нарын үзлэр бол нэг зоосны ертөнц болчлоо шүү дээ. Тийм л дээ. Энэ цайн тэр цайн годлаач хэлж болно. Өөрөө ч хэрэглээгүй байж тэгж болно. Нөгөө хэдэн даа ал явах. Таардаг юм таардаггүй юм гэж байна шүү дээ. Бид ер нь хүний сайн гэсэн энэ сайн гэсэн гэдэг үг дээр л дөрүүлж одоо өөрсдөө дур мэдэж имжлээд байгаа шуухантай юм байгаа шүү дээ. Тэрнээсээ олгоч тэгдэг юм уу? Одоо миний түрүүний ярьдаг тэр ковидын вакцин гэдэг зүйл тэрнээс болоод хүмүүс эвгүүтэд байна гэхэд л энэ сайн гэсэн тэр сайн гэсэн гэж хэлдэг бусын юм тан уулаа юм гэлээ тэглээл гэн. Яг яасан дээр тэрнээсээ олж маш их хямарж ингэж байгаа хүмүүс ч байна. Эсвэл бидээ хор хүргэж байгаа хүмүүс ч байна. Одоо яах юм тэгээд нэгийнхээ цусыг ханаад уугаад ил арсна гэж байхгүй. Тийм зүйлж байхгүй л та. Гол учиг шалтгаан нь яаж энэс зайлсхийх вэ гэдэг зүйл гинтийн зайлах аргагүй та нар бүгд хэлгсэн бол эндээс зайлахгүй. гинтийн үхэл гэдэг чинь айц шүү дээ. Тэр үед л та нар бие сайн хянаад байх нэ шүү дээ. Одоо нэгэд хор илгэцэн. Одоо яах вэ? Хурдан өгөх үү? Эсвэл айжмдаа тэгж жагаад нэг хорны нөлөөг нь багасгаад ингээ аж төрхүүл гэдэг арга баха шүү дээ. Тэрнээс бүрэн энэ зүйлээс ангижна гэж байхгүй. Ягаад тэгэхээр шинэ 90 цаг үеийг үзнэ л гэдэг байгаа шүү дээ. Тий. Амьд явчмаар л байна шүү дээ бас. Хүн юм чинь. Унтаа царай шууд өглөө нь шинэ 90 боллоо. Сайхан цаг үе байна гэхгүй шүү дээ. Та нарыг тарчлаа, тамлна, ална, цөөлнө. Толгойд ч н ортлоо. Аимшигтай зүйлсийг мэдрүүлж, үзүүлэхий чи үзүүлчихэд шинэ зүйл чинь гарч ирдэг. Нөгөө би хийлгээгүй юм чинь надад хамаагүй гэдэг зүйл байхгүй болчиход байна шүү дээ. Би энэ вакцины чи хийлгэсэн биз дээ. Надад падгүй гэд ингээд суучих бол үнэнхээр энэ аминчхан амиа бодсон үзэл болчиход байгаа байхгүй юу? Яагаад гэвэл би хийлгээгүй, улаач нь хийлгээгүй. Гэхдээ бидний эргэн тойронд байгаа хүмүүс энэ вакцины жохор нөлөөгөөр эвгүүтэд байна, хямарж байна. За тэгээд заарна. Тэр энэ тэрэгэл яранданд ярьж чадал хөрхийн нөгөө тэр чаавас бурхан болцсон гэсэн шүү дээ. Яасан ийсэн гэл ингээд. Яасан нөгөө вакцины хийлгсэн гэдээсэн тэрнийхээ юугаар л явцсан байлээ шүү дээ гэд ингээд бол харамсгаас өөрөө хийж чадхаргүй болчихж байгаа байхгүй. Янгата харамсаад яах юм? Ямар ч байсан өвөө нь хэлээ. Та нар олон хоороо тэр хятад юмад хариулсан. Сайнч тиссэн. Рогуудад ч оролцсон. Өнөө хэд яасан гэж. Та нарт туршиж хийгээд эдгэр чи өгөхгүй юм байна. Жилийн дөрөв улиралтай тэгээд ийм эрсдэс уур амьсгалтай эдгэр чирэг бихтэй хүмүүс нь ингээд хариулаад өгөхгүй янз бүр болохгүй байгаа юм чинь. Өөрийнхөө ард түмэнд тэнэгээ зэрэг хийлгэсэн. Та нарт хийснийхээ дараа өөрсдийнхөө ард түмэнд хийсэн байгаа. Тэгэхээр михт михэндэ гэдэг үлгэр чи энэ байхгүй юу? Өгөхгүй байсан ч өстөнтэйгөө цуг өгнэ гэсэн үг. Хугацаанд зэрэг гэсэн үг.
Гэхдээ тэд чинь маш олоолаа. Бид чинь 3 сая явуулна. Олноос олон цөөнөөс цөөн гар зардаг үстэй. Уул нь ч тийм л дээ. Тэгтээ Одоо ажиллагаа эхлэх бүрэн үеийнх л дотоо тэр үед л тэр ажиллагаа явагдана. Тэр үед тэр бурхан тэнгэрээс гоц нэмэр байхгүй. Нэдэс тэр ажиллагаа өртөл жоохон бие хянаад тисэд байж бай. Гэгэмнэ. Тэсэх нөө амжигтай зүйл. Харамсалтай байна. Дэндүү харамсалтай. Тэр хийлгсэн гэдгээ, тариулсан гэдгээ тэр залуучуудыг ч буруутгаж болохгүй. Яагаад гэвэл ард нь өчнөө мангалзаа байж хахад ажиллаа хийхгүй бол мөнгө зоосгүй. Мөнгө зоосгүй бол яах вэ? Ангалцсан амнуудтай хоол, хүнс, хувцас, хунар яалтчгүй. Тэд баригдаж шахуулж Хэн барьсан? Төр засаг гэдэг зүйл чинь Хэн сонгосон? танаас нь шийдвэр энэ гаргачихсан. Маа энэ төрийн эрхийг та нар авах гэж хэн өгсөн бэ? Ковидын вакцины хийлэхгүй бол энэ хүмүүсийг ажил амьдрал яах вэ? Тэгвэл яхаараа тийм хүмүүсийг өөрсдөө гаргаж ирсэн гэдэг өгөөд бидний дүгнэлтээс харуул тэгжил хэлнэ. Та нар ямар гэж юмныхаа шилдгийг гаргаж чагаад ягаад тэдэртээ захирагдаад дарангуйлагдаад байна? Ажилдаа амьдралтай байхын тулд яалтчгүй тэр хорог ихэнхэн шахуулсан. Маш их шахалтанд орсон. Гэхдээ гарах үр дагаврыг мэдээгүй учраас одоо бол амаа барьж ямар ч нэмэргүй болж чадахгүй. Та өдөр вакцины хор таалах зан үйл гэж хичээл байсан. Амжилтгүй болсон. Гэтэл тэр маань бүрэн дүр амжилттай болсон юм байхгүй ш. Хүний яс эдэнд ортол тэгж домнох боломжгүй. Ясны хэм гэдэг зүйл маш талд байдаг гэдгийг мэдсэн. Гэтэл одоо энэ сайхан залуучууд огтуд хайрын сайхан хүмүүс. Ямар ч аргагүй болчиход шин. Даавууд ингээ айлтлаа. Гэхдээ чи нэг юм ойлго. Хоёр бидний үгээр тийм хэлгсэн бол зарим үед амаа амигч бай. Тэр устгагдаад өгөх нь үз. Тэр үе чимээгүй л байхад болоо биш үү? Би хийлгээгүй, би тэгээгүй гэж уурын бүүхөр. Гайхуулаад ч байгаа юм шиг. Болохгүй. Зүгээр явуулахын явуулаад тэгээд тэр тэнцэх юмдаа тэнцэх тэр цаг үеэ хүлээгээл байж бай. Амиа удаж болохгүй байна. Бодох хэрэгтэй. Амиа удаж болохгүй болохоор ам дүрэгдчихдэг. Арга гаргалгаа байна уу гэд байнга л одоо энэ талаар санааширч бодож яах вүлээ, ийх вүлээ, яавал гэд байнга л танаас ухаан ёсоо хэллээ шүү дээ. Улаач биднээс мэдээ авсан. Наадах чинь нийт олныг ингэж дор бүрт нь ингэж суулгаж байгаад алах төлөвлөгөө юм аа. Үр цаанаасаа хилцсэн, тохирсон, хэмжээнээсээ хэтэрсэн олон хүн байна. Энийг цөөлөхийн тулд нэг далим гаргана гэд. Тэгвэр тэрнээс нь зүхтаа харахгүйгээр тэгэж дор бүрт нь шигтгэж өгөх тийм байна. Тийм учраас битгий. Улаач гүйцэтгсэн. Давхар төмөн олныхаа төлөө гэдгээрээ мэдээгээ хүргэсэн. Үгүй навсан байна уу, байхгүй юу? Гэхдээ хамгийн гол нь цөөхөн ч гэсэн байгаа баг. ядаж өвөр удмынхаа үрсийгээ удирдах чадаад нэг энэ эдэн зайдлаа гэхэд үлдчихээр л дэлхийн өглөө. Адуулч яд тэгээд амаа бариад тэр нэгэнд хойш өнгөрсөн. Тэгээд тэр зайлах газар руу зайлнад ховггүй юм байлгүй. Харин танагдаад үлдсэн мэдрэмжээ дагсан хэдүүд нь хоёр хөл нийлүүлээд тэр үзэх юм уу үзэхэд болоо биш үү.
Гатууч гсэн шудраг бид хилдгээ хэлсэн улаас дагсан олон төмөндөө зарлсан үгийг аваагүй өөртөө тэр юм аялгсан одоо тийм бол одоо мянга харамсаад хэрэггүй зүгээр л үр дүнгээ харахад болно тэглээч ийм тариулсан тариулаагүй хоёр нэг дор ингэж удаан байж болохгүй Яагаад? аль нэгийг зайлуулах болно За. нэг бол тариулаагүй нэг бол тариулсан нь энэ хоёрын нэг нь л хожно Оо. Тэрнээс энэ донд нь ингэж байгаад ингэ явна гэж байхгүй цагаа тулахаар авгууд бидж улаачиг нэгтээс хол бай гэж хатуу шаардлага тавина намгүй бай өхөх нь өхөөл гэдэг юм уу яадгийг зайлуулахын зайлуул битгий оролцох нь шигшлэг гэдэг чинь ийм л юм хэлдэг болохоос тэгвэрдэг удад сэрээд жаргана гэж энийг шинэ ирэн гэдэггүй шалгарсан хүмүүс л шинэ ирэндээ үлддэг юм шүү дээ тооноос чанар нь чухал байдаг юм шүү за ийм санаг хэцүү юм байлчих шиг боллоо энэ ч дэми айлдвар баг гэхдээ ямар ч тохиолдолд бид улаачд өргөцсөн улаач бидний зарилыг дагсан өөрчөрсөө дагсан мó сайн л үз савин болгонд ч угаасаа илгээсэн байх ёстой харин далд үгдээ эцэхээ ивэлээс цухтаагаад нэг мó өөрсдийнхөө босгосон эрх мэдэлтэн хөрөнгөтнөөсөө бэргэн байж тийм хийлгсэн бол хохно гэж хэллээ тэгээ бүрийдсэн чамаалга угаасаа бид ял бидний үнэнч байх бол яагаад баян хүний зүүд хааны зүүд эгэл харцын зүүд хоорондоо ялгаатай байдгийг мэдэх үү? Мэдхгүй. Яагаад? Баян эрх мэдэлтэй хүн маш олон хүнийг удирддаг учраас баян эрх мэдэлтэй хаан хүн байна. Тэр бүхэл бүтэн улсын тэргүүн байна да. Тэгэхээр хааны зүүд өөр. Харцсан совинтай тэнгэрийн өгөгдлийн зүйлийг мэдэрлээ гэд яах юм? Тэр олонд хүрч чадах уу? Хүрэхгүй. Галзуу гэд барьж авах үед. Тиймээс л хэр их олон хүний амь насыг дааж хамгаалж амжиргааг нь залгуулж чинь тэр болгоны зөв мэдрэмж тэр чинээгээр хүчтэй ирдэг. Танарын вакцины асуудлын санхүүг дэлхийн хамгийн баячууд чинь шийдэв үстэй. Хамгийн эрх мэдэлтнүүд шийдсэн баха. Ягаад гэвэл тэд нөлөөлж чаддаг учраас. Тэгэхгүй жирийнийг иргэнд болохгүй гэх юм бол яах вэ? Битээ солиор гэл чулуугаар зохиж бөөнөр алах үз галзуу амтан байна. Ийш нь 20 гээд. Тэглээч цар хүрээ авч чадахгүй шүү дээ. Гэтэл та нарын баяжуулсан эрх мэдэлтэй хүмүүс чинь хизээний энэ болгоныг совингоор далд хүчнээс ойлгоод бодлого хэрэгжүүлсэн гэж бодож үзсэн. Гайхмаар юм. Таныг хэлэхэд л бодол ямар хачирхалтай юм гэж. Тэр баячууд юу гэж л та нартай дэлхий гэдэг юм ах хуваалцах үү?
Аль болох цөөлж ивэл өөрсдөд нь амар. Өөрийнхөө эдэн баялаг бүтээдэг хэдийн юмдаа баяжуулдаг хэдэн хүний авч үлчгээд бусд нь зэрэгцээд байж хахад ганц дэлхий гэдэг юмтай юм байна. Яах вэ? Өөрөө хичээгээд өөрийн хамааралтай хүмүүсээрээ дэлхийгээ хайрлсан ч нөгөө талд нь язганаад сөнөөж байна шүү дээ. Гэтэл боосвол нэг л бүр ихэд байгаа. Тэгэхээр хамгийн зөв хувилбар бол яах вэ? Өөрт хянагддаг үедээ зайлуулчихад л болоо шүү дээ. Тэгэл дэлхийгээ хаачлаад амьдран да. Оон чах арга хайж л байна. Долд ертөнц хүч гэдэг тэр чигээр л онцгой байдаг. Хүний махан биш ч өөрөө онцгой шүү дээ. Ураг олчвол учрыг нь олон доо. Арга нь хортаалтаасай. Улаач янз бүрээр л дурсдгийн тэгээд одоогоор арга мохорцсон байгаа. Тэгэл олон түмэнд үзэн ядуулах юм өөрөө ярих юм да. Өнөө үгэн дургу гэдгийг чи мэдэн дээр. Гэтэ миний бодол Нөгөө нь тэгж л хэлсэн шүү дээ. Та нар бол тэгэн сайхан мандан бадарна. Чихэнд нь чимэгтэй үг хэлэх ёстой шүү дээ. Гэвч бодит үнэн гэдэг гашуун мөртлөө. Бодит үннийг авдаг байсан бол энэ олон түмэн өдийд энэ ертөнц дэлхийг чинь засаад шинэ нэрэнд нь оролцоход гар бие түүчэлээд явж явах байсан юм. Тэднийг нэг зүйл барьцаалаад шунал ходоод хоёроор нь барьцсан байна. Намайг өнөөдөр үзэн ядгээ хамаагүй. Хамгийн гол нь бас энэ эдтэйгээ хамт үлдчихмээр л байна шүү дээ. Яах вэ? Энийг эргүү хүүхэн шолмын хүүхэн тэнэг аавгаа нэ тэрэ. Нөхөртэйгөө л үлдэхээ бод. Бусд нь чиний найз шүү дээ. Одоо гаргаж л хачин тэнэг юм ярьдаг, тэнэг маанаг юм асуудаг инээ тэр хамаагүй. Хамгийн гол нь миний санаа ширж байгаа сэтгэл зовоож байгаа зүйл энэ хийдийн заримдаа асуух юмсан гэж боддог боловч асууж чаддгүй тэр зүйлүүд. Наа захын жишээ нэгээд ингээд бодохоор яг үнэхээр та бит хоёрын миний танаас асуугаад зарим тохиолдолд ингээд хариултыг нь олж чадахгүй байгаа зүйлийг би асуусан бол ингэж асуух байсан гэж дотроо боддог л баг. Чамшиг ийм сэтгэлтэй хүмүүс яадгийг мэдэх үү? Хамгийн түрүүнд өгдөг юм шүү дээ. Тэгсэн хэрнээ яг онгодын өмнө суугаад хогийн түшээд таны айл дөрөг юм уу? Босод онгодуудын айл дөрөг ингээд сонортоод суухаар тэр хүмүүс би бол одоо бодохдоо итгэл бишрэл гэдэг зүйлдээ баригддаг баг. Үгүй. Асуух гэжсэн чинь бүр үг гарч ирдгүү. Яг ингээд энийг асуundаа энэ талаар ярилцсандаа гэж бодчихсон чи хэл гацчих шиг татчих шиг боллоо. Татхтаа биш ээ. Умлаг хингэргийн дуунаар өвөнчир нь тэр хүний өвгдөө эцч зэрэгцээд ирнэ. Ийм нэг жоох юм асуух гэдэг л бас элчин үү. Тэмээс манардаг юм шүү дээ. Тэгээд мэрсэр хүмүүс хэлжсэн л та. Чи их чөлөөтэй ярилцах юм уутай. Харин бид болохоор яг ингээд бодож байгаа л дотроо бодол өөгөөс ийм гоё юм асуundаа ингэндээ тэгэндээ гэл ингээд ингэж итл
За одоо урддаг штэ зочин болгож өрнө хаа нэгтэй тэр одоо сих хоорхон. За өвөтэй айлдрах өрнө шүү. Тийм болохоор яг энэ подкаст буюу энэ айлдрыг сонсож явах үед өвгөөс энийг асууж гисэн. Хатангой энийг асуусангуудаа гэж бодогддог зүйлээ асуугаарай гэд инхэр гацц сүрдээ ингээд тэгээд сүрдээгүй. Тийм юм ярьдаг байхгүй юу. Тэгээд миний хувьд чөлөөтэй ярилцаад ингээд чиж бүр нүүр хагарцсан болохоор тэгж байгаа дөө. Үгүй ээ. Аль болох олон хүнд хүрч хийсэн. Аль болох олон хүний асуухыг хүссэн мөртлөө толгомдоод асууж чаддгүй тэр зүйлүүдийг би бүгдийг асууж чадахгүй л дээ. Гэхдээ зарим тохиолдолд бас нэг эд яг наадах чи би асуух гэжсэн юм. Чи станыг захтансан газар маажлаг гэдэг зүйлийг түмэнд хүргээсэй гэж. Тэрнээс ш би тэдэнд тоогдохыг хүсвэл аль болох сайн сайхан зүйлийг л яриа штэ магтуулахын тулд. Манай хатангой мундаг швэстэй нэрэ өөдөөхийн ийм гоё сэдвэргүй бодит үнэн гэдэг аимшигтай хатуу байдаг. Өнөөдөр намайг муулж болно, өнөөдөр намайг хараа зүгэж болно. Энэ тэнийг юм ярих юм ингээд. Гэхдээ чиглэгээд яах? Би тэр үеийн дагаад муудчихгүй шүү дээ. Тийм болохоор зарим үед миний асуух асуулт хатууч байдаг баг. Гол нь санаа ширт санаа зовж байгаа зүйлүүд маш их байна. Гэхдээ тэр болгоны цаглахад би өөрөө онгод биш учраас дур мэдэж ярьж, дур мэдэж шийдвэрлэж болохгүй. Би улаач гэд бусдаас илүү айхтраг гэгэрсэн, төгс гэгэрсэн хандамаа биш. Төгс гэгэрсэн Есүсийг илж төлөөлөгч биш шүү. Надад ч бас мэдгүй юм байдаг. Маш их байдаг. Тийм болохоор л миний яагаад дуустдаг бах. Яагаад? Та хэлдэг байсан да. Балчирхан байна да өөрөө минь. Харин одоо хүртэл ярьж байгаа чинь балчир байна. Чи бод тэр хүмүүс яагаад тэгэж хөөрөлдөж чаддаггүй зарим юм асууна гэсэн юм мартдаг, манардаг гэсэн шүү дээ. Тий. Унлаг хингэгийн дуунаар өн орж ирлээ. За. Тэгвэл тэр хүн ич өвгдөө эцүүд дэрэгд байж хамт хурлалтан шүү дээ. Чи төвшөө хийгээд нүүр хагарсандаа биш. Чиний зарим ярьж байгаа зүйлс чиний өвгдөө эцэн ч үгүй байгаа. Энэ бол хуралтай гэж ойлгож болно. Бүхэл зүйлийг сониуч чархаж мэдхийг хүсэж зарим зүйлийг мэдэх муухай байдаг. Муухай л байна л та. Дахиад нөгөө харуулсаа байна уу? Тий. Би чав наадхаа боль гэж ойлдоод байгаа да. Ам цангах юм аа. Хар ус гэхээр яагаад би энийг ер нь нэг тэгэж юу ячдаггүй. Наадхаа одоо угаад байвал чи болж чадахгүй. Дэлгүүр хөө өгдөх бах. Өөрөө мэдлгүй л гар яваад авцсан байх. За нэг шингээ мой даа гэл ингээл. Тэгвэл наадхаа шалгуулахгүй энд яг найрлаганд нь юу ордог юм гээд. Би ч чамд хариуг нь хэлэхгүй л бах.
Өөр ирэхгүй одоо. Хоол ид манай юмнаас дахиж ав гэдэг юм холцсон ч юм билүү хэн мэдлээ. Найрлагыг нь хинч мэдэхгүй шүү дээ. Чихэрлэг. Амтгүй зүйлээс л та нар. Өвөө нь бол наадхаас ч хүртэгцгүй. Угаасаа тэр чигээрэл хор чихэр. Амттай. Их гой дурлуулмар амттай. Хиймэл амт. Өвөө л наадхаас ч ундаалгандаа хүртэхгүй. Угаасаа ойлгомжтой. Уулаа чи биел хор. Хор гэдгийг нэгдээд байгаа мөртлөл болчихдог байгаа юм да. Яагаад гэдэг ойлгохгүй. Юу гэдэг нэртэй гэлээ? Кола. Их гой нэртэй. Наадхаа чи юугаар хийдэг ямар найрлагатай гэдгийг хэлж байна уу? Гоо нууц өгдөг гэдгийг штэ өө. Энэний найрлага нь энэний найрлагыг мэддэг хүн дэлхийд хоёр л байдаг гэж ярьдаг юм лээ. Харин юмаа зарахын тулд тэгэл нууцалдаг байхгүй юу? Тэгэл та нар тэрийг мэдэхгүй угаал донтож байгаа тэр. Юу ч хасныг мэдэхгүй уuna гэдэг чинь тэрний орон тэр голын уснаас ууж исэн хамаагүй дээр. Цангаа тайлна. Тэгсэн хэрнээ дахиад уумар санагдана. Таатай хөтөн сэр үнсэнгэн мэдрэмж төрүүлнэ гэл. Одоо магтах нөгөөдг нь. Та нар ийм зүйлийг хүртээд урт наслахгүй. Яг хоо чи бол ууж байгаа ч гэсэн домнох онгоцтой хүн. Жирийн хүн яах вэ? Бэрхэлөө бах. Ийм чихэр юмд дуурлан, дараа нь гашуу юмд дуурлан, дараа нь яг масуурж манарх юмд нь дун. Гашуу машинд нь олж чадахгүй юу? Мандрах энэ тренд бүр чадахгүй. Ингэж л донтож эхэлдэг юм шүү дээ. Нэг юмнаас донтдог болчвол нөгөө төлөлтөд донтох нь амархан. Өрн байлнаа л гэж бодоод байгаа. Тэгсээр нь л юм идэд авцсан баг. За өвөн хэрэгтэй хэрэггүй баахан л буурлаа. Димич олоо ивэлч үү. Сайхан байна уу? Сайхан байна. Альдур өндөрлөх өдөө. Альдур чи ер нь жоохон хүний ядуулах юм байлчих шиг боллоо. За яах вэ? Төшөөр нь юу ч хэлээгээд ямар амаа вэ? Бодит нэг сонордоод тэндээс тусгаж одоо цагт өнөө үгэнд заа гэдэг хүн байхгүй. Магтаалд дуртай байдаг. Чи үннийг хэллээгээд худалд авцсан хүмүүс чиний үннийг үгүйсэх нь эсвэл чамайг нийлээд ална. Тэгээд өөрсдийнхөө хотлыг үнэн гэж зарлана. Хорвоо юм л байдаг. Тиймээс жоохон болгоомжтой байна үжээ.